За өнөөдөр Монголын төр нийгмийн нийтэд зүтгэлцэн Юмжаагийн сэдэн бол мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэл өнгөрөх тухай доктор дэслийг нэр бүхий гишүүд өргөн бариад түүний бүд хэлцэж байна. Тэгэхээр Монгол төрийг 44 жил барьсан хүн бол орчин үеийн түүхэнд бол энэ хүнээс өөр хүн бол байхгүй. Бид нар бол 2000 гаруй жилийн төр усны түүхтэй улс. Манжаас гарсан 1911 оноос хойш одоо 104 жил болж байна. Тэр 104 жилийнхэн 44 нь яхаа аргагүй Юмжаагийн сэдэн бол гэсэнтэй холбоотой. Тэр утгаараа бид нар энэ хүнийг бол Монголын төр түүхэл хизээж мартах ёсгүй. За тэгээд өнөөдөр ингээд энэ хүнийг хэлбэгдсэн явдлаа цагаатгаж нэр төрийн сэргийгээс асуул орж иж байна л да. Зөв өө. Гэхдээ энийг бид нар нийгэмд их зөв хэрэгтэй байна. Одоо тэгвэл энэ хүн чинь 84 онд ажиллаа өгсөн шүү дээ. Тэгвэл 84 оноос хойш төрний ажил зааварсан гэж үзэх юм бол одоо өнөөдөр 30 настай хүүхдүүд мэдэхгүй. Яг л өөрсдийн төрхөд тэр хүн төрийн албачлал байгааг юм чинь. Тэгвэл өнөөдөр энэ хурал дээр ингэж ярьж байгаа бол энэ хүн гэж ямар хүн байсан юм бэ? Ямар гавьяатай юм тийм үү? Ямар үлсийг үнүүлсэн гэдгийг бас хэлж өгөх ёстой гэж. Тэгвэл бас яагаад хэлбэгдсэн юм бол доо, хэн хэлбэгдүүлсэн юм бол доо, хизээ хэлбэгдүүлсэн бас мэдчих ёстой гэж. Тэгэхээр энэ хүнийг 1984 онд бүх албанчлалаас нь авч хэлсэн. Тухайн үеийн одоо намын байгууллагын шийдвэрээр. Тухайн үед чинь Монгол Ардын хувьсгалт нам нэртэй байсан шүү тийм үү? Авч хэлсэн гэж. Тэгвэл тухайн үед нь яагаад энэ хүнийг ажлаас авч хэлсэн юм бэ? Ямар шийдвэрээр тэгээд хэлбэгдүүлсэн юм бэ? Одоо тэгээд салгаж байгаа бол ямар шийдвэрийг хүчингүй болгож, ямар шийдвэрээр одоо нэвтрийг сэргээж байгаа юм бэ гэдгийг одоо хойж байсан залуучуудаа турамчтай байхын үүднээс сайн хэлж өгөөч гэж. Яг л бид нар дахиад энэ гашуун түүхүүдийг давтах ёсгүй. Монголын төрдөө зүтгсэн улсуудыг хайрладаг байх ёстой. Би хэлдгийн их хүний эргийг эргэн хүн шүүдгүй маа гэж. Энэ хүн 44 жил Монгол улсад тодорхойлсон. Тэгэхээр тэр хугацаанд Монгол улс тусаар тогтнол алдаагүй. Түүх энэ хүнийг ингэж дүүнэн. Тэр утгаар энэ бол яах вэ? Монголын түүхэн удирдах хүмүүн үл мөө. Цугаан цаг үеийн бас хэлбэгдсэн гэж байгаа бол хэн хэлбэгдүүлсэн, ямар байгууллага хэлбэгдүүлсэн тэрийг нь бас үнээр хэлэх ёстой. Нам бол нам, төр үл төр, за гадаад оролцоос хэлэх ёстой гэж. Энийг асуух гэж байгаа гэж. За тэгнэ гэх юм бол одоо өнөөдөр Монгол Ардын нам чи Монгол Ардын хувьсгалт намын залуус гэж хэлж байгаа тийм үү? Тэгвэл энэ нам маань 84 онд одоо төрийнхөө тэргүүн намынхаа тэргүүнийг одоо хэлбэгдүүлж байсан бол тэрийг хизээ ямар шийдвэрээр нам нь үүнийг буруу үйлдвэсэ гэж алдаагаа зассан юм бэ. Буцаагаад нэр төрийн сэргээсэн юм гэдгийг бас намын дээр энэ колдоос бас сонсчмоор байна гэж хэлмээр байна. Дараа нь энд юу бас суулж байгаа нь манай сангийн улсад байгаа юм билээ. Удаа дараа энэ асуудлыг төрийн хэмжээнд тавиад шийдэж чаддаг гэж хэлсэн. Тэгвэл хэдэн удаа хэдэн онд төрийн түвшний асуудал тавьсан юм бэ? Яагаад шийдэгдэх юм бэ гэж. Яагаад гэвэл энэ хүний чинь 84 онд ажлаас чөлөөсөөс 31 жил болчихлоо. 31 жилээр олон жил болсон. За улс төр янз янзын болсон баг. Тэгвэл ядгаа сүүлийн 10 жилд яагаад энэ хүний асуудлыг бид нар тийм үү 100-аар маш 90 жилийн огаар шийдэж болоогүй юм бэ? Тэр үед чинь одоо энэ хүний одоо 90 жилийн насны явгал чинь тэр хүний удирж байсан нам нь те засаг их барьж байсан. Тэгвэл тэр үедээ яагаад хийгээгүй юм бэ? Яагаад өдөө өргөцсөн юм бэ гэдэг асуулт бас хариулт өгөөч гэж хэлмээр байх юм аа. Тэгээд ерөнхийдөө бид нар энэ дээр бол өөрсдийнхөө түүхийг ярьж байгаа учраас түүхээ үнэн мөндөр нь ярих ёстой. Түүхээ зөв мэдгчээж ирээдүгээ зөв тодорхойлох учраас энэ дээр бид нар бол Монгол төрийн тэргүүжээс үний тухай ярьж байхаас бас төр талаас нь илүү хандаж ярих ёстой болов уу гэж бодож байна. За баярлалаа. Ийм асуулт байна.